Яагаад би бас сайдыг бөгөөд хувь санаачлагч хүний эрхийн үндэсний комисс гэдэг энд байгаа бүх оролцогч талууд энэ олон эрх ашиг нь хөндөгдсөн, эрхэн зөрчигдсөн, нас орсон энэ цэргүүдийн өмнө бүгд хариуцлага хүлээх ёстой. Үүрэг хүлээгч нар сууж байгаа учраас хэд хэдэн зүйлийг бас энэ эндэр дээрээс хэлхэн зүг бахаа гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн үндэсний комиссоос нийтдээ 133 удаагийн хяналт шалгалтыг энэ цэргийн ангиудад явуулжээ. Энэ бол бага тоо биш. 1 удаа биш, 2 удаа биш. Нийтдээ 133 удаагийн хяналт шалгалт явуулсан байна. Энэ хүрээндээ нийтдээ 30 гаруй удаа 80 гаруй зүйл заалт бүхий зөвлөмжийг Батлан хамгаалахын яам холбогдох цэргийн удирдлагуудад хөрвүүлж байжээ. Хоёрдугаар нийтдээ 3000 гаруй цэргийн алба хаагчдад зориулсан сургалт үйл ажиллагааг өнгөрсөн 3 жилийн хугацаанд бас зохион байгуулжээ. 47 ийм сургагч багш бэлтгэжээ. Гэхдээ надад юу олцсонгүй вэ гэвэл энэ бүх зөвлөмж хяналт шалгалтын үр дүнд хинд ямар хариуцлага тооцсон бэ гэдэг мэдээлэл хаач байхгүй. Хин хариуцлага хүлээсэн. Бүгд хохироод дуусч байгаа юм уу? Яриад дуусч байгаа юм уу? Зүгээр л яриад дуустдаг ийм сэдв байх ёсгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хариуцлагын асуудлуудыг бид нар одоо дараагийн чуулганаар бид нар ярих ёстой. Өнгөрсөн хугацааны энэ бүх үйл явдалд хэн ямар хариуцлага хүлээсэн, цэргийн анги удирдлагууд ямар хариуцлага хүлээсэн гэдэг мэдээллийг ил тодорхой олох ёстой. За, хоёрдугаарт бид нар хувь хүнд найдсан тогтолцоо биш, тогтолцоо өөрийгөө засдаг болох энэ системийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж харж байна. Бид нар сайн хүнийг цэрэгт авах тухайд биш, хохирогчийг буруудгах тухайд биш, хүмүүжлтэй хүүхдүүд цэрэгт явах тухайд ерөөсөө бид нар ярих ёсгүй. Тэр дундаа Батлан хамгаалахын яам хохирогчийг буруутгах ийм өнгө аястай, ийм мэдээлэл, ийм агуулга, ийм байр суурийг цаашид битгий илэрхийлэх хэсэг гэж бодож байна. Энэ бол Батлан хамгаалахын яамны хийх ёстой ажил биш, энэ өөр бусад салбаруудын хийх ёстой асуудал. Харин Батлан хамгаалахын яам юу хийх вэ гэвэл урьдчилан сэргийлэхийн тулд ямар механизм, ямар зүйлүүдийг хийх ёстой вэ гэдэгдээ илүү анхаарал хандуулах ёстой. Гэтэ бид нар зөвхөн мөнгө санхүүгийн асуудлаар төрөө бариад дуусаж болохгүй. Хийж болох ёстой боломжтой маш олон зөвлөмжүүдийг Монгол улсад олон улсын байгууллагууд өгч иржээ. Түүний нэгдүгээрт хүний эрхийн үндэсний комиссоос удирдлагуудад ангийн удирдлагуудад огт мэдгэдэггүйгээр гинтийн хяналт шалгалтыг тогтмол байнга зохион байгуулаач гэдэг зөвлөмжийг удаа хургуулжээ. Энэ тухайн мэдээлэл тайланг би бас хаанаас чаагаад олсонгүй. Яг хяналт шалгалтыг хийхдээ гинтийн хийдэг юм уу, хийлж хийдэг юм уу, төлөвлөгөөт юм уу гэдэг мэдээлэл хаач байхгүй байна. Хоёрдугаар цэргүүдтэй уулзах. Гэхдээ огт удирдлагуудын оролцоогүйгээр цэргүүдтэй уулзаж мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Гуравдугаар цэргүүд энэ талаарх мэдээлэл гомдол, эрүүл шүүлттэй холбоотой эрхэн зөрчигдөж байгаа асуудлын талаар мэдээлэл хэлдэг нууц сувгуудыг бий болох хэрэгтэй. Энд бол мөнгө ерөөсөө бараг шаардлага байхгүй. Яаж хүний эрхийн үндэсний комисстэй холбогдох хүнтэй шууд холбогдох юм? Анги удирдлагуудын хяналтгүйгээр яаж энэ гомдлыг хилдэг байх юм? Дээрээс нь ингэж мэдээлэл гаргасан цэргийг яаж хамгаалах ёстой юм бэ гэдэг дүрм журм бид нарт ерөөсөө байхгүй байгаа. Үүнийг бий болох хэрэгтэй гэж харж байна. За, 3 дугаар сэтгэл зүйн дэмжлэг маш их хэрэгцээ шаардлагатай байна. Бид нар энэ сэтгэл зүйн үйлчилгээг зөвхөн одоо юу гэдгийг мөнгөө төлөөд авдаг үйлчилгээ, эсвэл энийг одоо эрүүл мэндийн үнэхээр хүндэрсэн хүний үйлчилгээ гэж бид нар бүгдээрээ харж болохгүй. Цэрэгт авахдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, бие махбодын үзлэг шинжилгээ хийдэг шиг бүх цэргүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн үнэлгээ хийгээд хамгийн эрсдэлтэй цэргүүдтэй тусгаасан хөтөлбөр, тусгаасан сэтгэл зүйн зөвлөгөө явдаг энэ тогтолцоо бий болох хэрэгтэй. Харьцангуй сэтгэл зүйчд бол би Батлан хамгаалахын яамд бол ажилтгийн байна гэж харсан гэж ойлгож байгаа. Сүүлийн авж байгаа арга хэмжээнээс нь харуул. Тэгвэл үүнийг эрсдэлтэй цэргүүд рүүгээ илүү шилжүүлэх ийм одоо хэрэгцээ шаардлагатай байна. Гэхдээ эрсдэлтэй За баярлалаа.